маш яралтай хурдан үйл ажиллагааг нь эхлүүлээд гэсэн. Та бол би нэг давхурдуулчихлаа. Та орж үзсэн үү? Ямар ч би нэг давхрыг битэн. Манайх шатаагүй мөрлөө. Ямар ч хурдан борлуулах тэр байтугай нөө өөрсдөө өмсөж идэлгч юуг аргагүй болсон. Яг тэгвэл тогтдог буугаа дээрээс нь галын ус ороод тэгээд ойролцоогоор хичнээн төрний эд. Манайх бол яг нэг манай дүү ажилладаг би цуг ингээ борлуулалт хийдэг. Тэгээд бид хоёр өдөө нэг яг тэгж нэг бүлчлэн тоосгүй. Гэтэ дунджаар тоосоход 150-аас 200 сая төгрөгийн бараа байсан. Манайх 3 павильон зэрэгцээ ингээ эзэмшдэг. Ер нь бол энэ хамтын ажиллагааны гэрээн дээр бол ингээд харахад яг одоо л бид нэр ийм байдалд орчод харж байна л да. Тэгээ харахад бол яг гал усны юуг бол хийсэн гэрээ одоо энэ түрээслэгч тал бол хариуцсан гэсэн юм бол байхгүй л л да. Ерөөсөө тийм үндсэнд бол тий санд одоо гэхдээ энэ чинь нөгөө өөрсдөө зарагдсан лангуунуудад цаанаа ямар гэрээтэй байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар энэ хоорондын гэрээн дээр бол түрээслэгч тал хариуцахгүй л гэсэн ерөнхийдөө засвар үйлчлэгээг бол ингээд хоёр талаас хариуцах ч юм уу тийм талын юм байгаа даа. Гэхдээ үнэндээ бол бид нар одоо ингээд хамаг юм тавиад шатаагаад одоо ийм шатаагүй байлаа ч гэсэн энэ хөөд ортогт автцсан юм бид нар чинь бас эргээд айлуулах ингээд эргүүлээд ашиглая гэхэд үзэхлээр чинь энд одоо ингээд нөгөө шинжээ дүгнэлт гартал энд байлгана гэхээр ахаад бүр ашиглах боломжгүй болчихж байгаа байхгүй юу. Яг өчтөр өнөөдөр одоо за ямар ч гэсэн энэ хүмүүсээ эхний ээлжиндээ одоо эдгээр чинь бүгдийн зураг мургийг авсан байгаа шүү дээ. Тэгээд одоо та нарын бараа таваараа аваад одоо ингээд байгаагаа ч гэсэн ингээд салхиагаанд гаргаад ашиглахыг ашиглаа гэхэд бидний санал тавьсан чи одоо нэг шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа бол одоо бол тэгэл харахаас өөр арга талгүй шүү дээ. Айгүй адийн байрыг одоо тэдэн хөрлөж байна. Бүрэн бүтэн байлгана гэсэн юм л одоо гэрээ хийгддэг. За одоо олон жилээр 2-3 жилээр 1 жилээр гэсэн хоорондын хувь хүмүүс хоорондын юм сав юм шүү дээ. Даатгал гэд бас айхстай шахаад байдаг л да.